За бид хүүхдийг хэрхэн усанд оруулах вэ? Ихэвчлэн төрөх эмнэлэгт 7 хоногийн 7 хоног, өөрөөр хэлбэл тогтмол усанд оруулахыг зөвлөдөг. Гэхдээ миний үзэсгэлэнтэй, миний зэрэглэлийн мэргэжлийн үзэл бодлоор бол өдөр бүр 7 хоногийн 7 хоног тогтмол усанд оруулах ямар ч шаардлага бидэнд байхгүй. Шин төрсөн хүүхдийг 7 хоногт 1-2 удаа гигиений хэрэгсэл ашиглан усанд оруулах нь бүрэн хангалттай. Учир нь бяцхан хүүхдүүд гадаа тийм ч их явдаггүй. Тэд эсэн дээр мөлхдөггүй, газраас ямар нэгэн зүйл авдаггүй. Өөрөөр хэлбэл тэд бараг л цэвэр байдаг. Хөлсийг энгийн нойтон алчуураар арчиж болно. Гэхдээ эхлээд алчуурыг усаар норгож, тэндээс химийн бодисыг угааж цэвэрлэх хэрэгтэй. Үүнийг бүрэн 50 хийж болно. Бид усанд орох тухай ярихдаа энэ нь үнэхээр хэвийн зүйл, усанд орох нь үнэхээр хэвийн зүйл, эдгээр нь бүх хэрэгсэл юм. Та интернетэд олон мэргэжилтнүүдийг олж харна. Тэд хүүхдэд хамгийн сайн зүйл бол том усан манд усанд оруулах гэж хэлэх болно. Учир нь энэ нь хүүхдийн арьсанд сайн нөлөөтэй. Хэрвээ анх удаа хүүхэд төрүүлж байгаа охины өнцгөөс харах юм бол би том манд сонгохгүй, өөрийнхөө сонголтыг хийхгүй байх байсан. Энэ хүүхдийг барих, удирдах, харилцах нь үнэхээр хэцүү. Тиймээс хэрвээ та өөртөө итгэлтэй биш бол бид энэ гайхалтай хуванцар ванн улсуур худалдаж аваад хүүхдийг нь тавиад 36-наас 37 градусын ус дүүргэж авна. Бидний толгойл гарч байхад бид өөрсдөө таатай, тав тухтай байдлаар угааж ямар ч муу хүмүүсийн яриаг сонсохгүй. Хүүхдийг зөвхөн том ваннд усанд оруулах ёстой гэж хэлэх болно.